Сайн уу манайхан, дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Намайг болон манай сувгийг дэмжиж донешн хийсэн бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Бичлэгээ товхбол хийхийг хичээнэ. За ингээд олон юм нуушаад явах бай. Бичлэгтээ орцгоё. Мички Такрионы шидэт бичээсийг анх удаага харах ямар байв даа гэж асуухад Юужин сайн хэлж мэдэхгүй байна. Би энэ мэдлэгтэйг ганц номыг ойлгох гэж хэдэн жил болох юм шиг байна гэж хэлв. Милкит мэдээж шүү дээ. Акрионы хэдэн зуун жилийн шидийн гол бичээсүүд энд байгаа. Жаала чи хичнээн ухаантай байлаач биедан сурахад чинь хязгаар гэж байдгийг. Тийм болохоор чи надад хальт винидээ хэрэглүүлээд би чамд энд байгаа 10 бичээсийг ойлгоход чинь буслая. Энэ дажгүй санд байгаа штэ гэж санд тавихад. Юужин. Заавал шидийн бичээс байх албагүй. Панц санд болгох өөр ямар нэг юм байна уу гэж зөрүүлэн асуув. Мифкит чи тохирцож мэддэм байна. Тэгвэл таяг ямар байна? Чамд байхгүй шүү дээ. Таяг манай удирдахыг чинь хялбарчлахаас гадна техник хийхийг чинь хөнгөрнө гэж хэлэхэд. Юужин, тийм үү хэмээн уйтгартай сарай гаргав. Робериан, ноён Юужин надад зөндөө олон гайхалтай саваа байгаа. Хүсвэл надаас зээлж болно шүү гэж дундуур нь орч хэлв. Мифкит, чи яагаад шургаад байгаа юм бэ гэхэд Робериан, чи аль хэдийн 2 сүнсний хаантай гэрээ хийчихсэн мэт. Ямар шуналтай юм бэ гэж улам өдөв. Мифкит, мөө бяцхан хөвшин. Чи намайг салхины сүнсний хаантай гэрээ хийчээд үүмэн тарина гэж удаа юу гэхэд нь Робериан. Тийм ээ гэж ахин улам өдөв. Мифкит. Хөөе чи надтай 10-аад жил найзачаад одоо болтол намайг сайн мэдэхгүй юм уу? Би 10-ын улс төр юм уу? Тиймэрхүү төвхтэй энтэй ороосолдмор байна гэж хэлэхэд. Чи тэгж хэлж байгаа ч гэсэн бүр их хүчтэй босхороо яах ч юм бэлээ гэж сэжинлэнгүү хэлв. Мифкит. Чамайг юу гэж хэлэх гээд байгааг ч нь ойлгож байна. Би салхины сүнсний хаантай гэрээ хийсэн байлаач данц хүчнээс болж өөрчлөгдөх бодлого байна гэж итгэл дүүрэн хэлв. Робериад. За яах вэ? Манаагаараа андгаад бол итгэе. Чи өөрөө тэгж хэлсэн хүн шүү дээ гэж хэлэхэд Милкит уурлав. Мөө бяцхан могоо. Юужин ярен дундуур орч. Би энэ талаар бодлоо л доо. Би таяг авмааргүй байна гэж хэлэхэд. Мифкит. Би чамд өгөхгүй байна жаалаа. Түр хэрэглүүлэх талаар хэлсэн юм гэж уурлав. Юужин. Би танд винидийг хэдхэн хоногоор л хэрэглүүлнэ. Та надад артефакта хэдхэн хоногоор хэрэглүүлэхээр түр зээлж байгаа бол би саналыг чинь хүлээж авахгүй гэж хэлв. Мишкит муу ядаргаатай бацаана хэмээн задгсан шинжтэй хэлээд. Нэг өдрийг нэг жилээр солиё гэж хэлв. Юужин. Тэгэхээр 7 хоног 7 жил болно гэсэн үг үү? Та тэгтлээ их салхины сүнсний хаантай гэрээ хиймээр байгаа мó гэж лавлаж асуухад. Мифкит. Мэдээж хэрэг. Чи Зайнхарт болохоор мэдэхгүй байх л та. Гэхдээ надад болон бусад сүнс дуудагч нарт салхины сүнсний хаан бол мөрөөдөл. Ягд гэвэл авгаа вермут түүнтэй гэрээ хийсэн гэж хэлв. Робериан. Ноён Юужин та таяг авмааргүй байвал гэж юм хэлэх гэж байхад нь Милкит зогсоож. Чи зүгээр дуугүй гэж загнав. Робериан үлтом. Цагаан шидийн цамхгийн эзэнд маш нандин гайхалтай артефакт байгаа. Гэхэд Милкит сандран. Би чамайг дуугүй бай гэд байтал юм биш үү гэж амийг нь дарахыг оролдов. Юужин сонирхлыг минь их татаж байх чинь гэж хэлэхэд. Робериан. Харанхуй нөмрөг гэдэг нэртэй зүйл байгаа гэж хэлв. Милкит сандарч уурсан. Амаа татаач ойрлов. Робериан. Чи яагаад уурцаад байгаа юм бэ? Миний мэдэж байгаагаар чи тэрийг ойрын 10 жил ашиглаагүй үсттэй гэж асуухад. Милкит. Чи намайг тэрийг авах гэж ямар юм үзснийг мэдэж байна уу? Робериан. Хэрэгтэй хүнд нь түр хэрэглүүлээд өөртөө хэрэгтэй зүйлээ авсан нь дээр юм биш үү? Чи өөрөө ашиглахгүй байж чимэглэл болгож хадгалдаг үсттэй гэж хэлэхэд. Милкит хэлэх үггүй болов. Юужин. Харанхуй нөмрөг гэж юу юм гэж лавлан асуухад. Милкит. Өвөл өмсдөг гадны хувцас байгаа юм. Хөвсгөр дулаахан юм. Тэгээд болоо гэж товч хариулахад. Робериан. Дээд түвшний орон зайн шидтэй нөмрөг байгаа юм. Вайнхартын Эрдэнсийн гидооны бамбаатай адилхан ажиллагаатай. Энэ дайралтыг нөмрөгтөө шингээж түүний чиглэлийг өөрчлөн гаргах боломжтой гэж тайлбарлаж хэлэхэд. Милкит. Тиймч дог зүйл бишээ. Бүгдийг нь төгс тооцоолно. Дайралтын чиглэлийг нь маанаагаараа зөв гаргахгүй бол дайралтыг ойлгож чадахгүй гэж хэлв. Робериан. Нөмөргийн гадна хэсэг дээд түвшний хамгаалтын шидтэй.
Тэгэхээр тэрийг зүгээр өмсөх нь таныг 5-ын тойрогтой шидийн дайралтаас хамгаална гэж хэлэхэд. Милкит тэр ч гэсэн өмсөж байгаа хүний манааны хэмжээнээс хамаарна гэж хэлв. Робериан нүмерэгт нэмэгт орон зайн шид байгаа. Та олон төрлийн зэвсэг ашигладаг хэвээр бол энэ танд таалагдана. Та нүмерэгтээ олон зэвсэг хадгалах боломжтой. Тэгээд хэрэгтэй үед нь тэднийг ашиглана гэж нэмж тайлбарлан хэлэхэд. Милкит бараг боож өөхөх шахна. Энэ ногш химэн уурлав. Юужийн ёочтой инээмсэрлээд. Сайхан сонсогдож байна. Би таягны оронд харанхуй нүмерд авмаар байна. Өө, яг одоо ч бол биш л дээ. Би үрхийн тэргүүдвчээс асуух хэрэгтэй гэж хэлэхэд. Милкит би хараахан зөвшөөрөөгүй байна. Юужин тийм бол харамсалтай юм. Би дээр байхдаа тархиа хитрхи их ажиллагч үнсэж байна. Ноён Робериан хоёулаа хамт явж юм итгүү гэж асуухад Робериан мэдээж би Тэнгэрийн баячуудын хэсэгт дайггүй газар байтыг мэдэх юм байна. Хоол нь амстайгаас гадна харах үзэмж сайтай гэж хэлв. Юужин ваа. Одоо бодоод исэн чинь би 10-ын шөнө ямар байдгийг огт харж байгаагүй юм байна. Робериан сайн байна. Би гялс сүх тэрэг дуутахыг хэмээн ярилцаж байхад. Милкит шидүүрээ гаргаж чадахгүй бухимдана. Милкит за. Юужин та энд байсаар л байгаа юм уу? Милкит харанхуй нүмерэг чи авмаар байвал би түр хэрэглүүлье. Юужин яарах хэрэггүй. Юужин би ихлээд үрхийн тэргүүлэгчээс асууна гэсэн шүү дээ гэж хэлэхэд Милкит бараг гар зуурах шахам орилов. Юужин түүнийг хараад би сая хэрэг гэж бодлоо хэмээн шовлов. Үзэгдэл шилжиж Гизард Венедиг хэрэглэхийг зөвшөөрсөн. Тэр Милкитэд Венедиг зэйлүүлэхэд Файнхартын харганзагч нар байх ёстой гэж хэлсэн. Робериан Юужин Милкит 3 самхгийн гадаа харганзагчдыг хүлээж байх ба Юужин наадах чинь харанхуй нүмергүй гэж асуухад Милкит тийм ээ доог байгаа үсттэй гэж байхуусахад. Юужин надад илүү доог харагдана гэж бодож байна гэж хэлв. Милкит уурлана. Муу жижигхэн новш гэж хэлв. Юужин битгий ууралдаа тохирцоо бүтсэн гэд баярлах ёстой үсттэй гэж хэлэхэд Милкит тэгэд харгалзах нь хий юм. Үрхийн тэргүүлэгч лав биш байж таарна гэж асуухад. Юужин үргийн тэргүүлэгчийн дүү хүүхэн болон Файнхартын хамгаалагчид. Бид нар анх удаага Файнхартын эрдэнсийг зээлүүлж байгаа. Бас Юудигийн асуудагч гэсэн анхных гэж хэлв. Милкит хамгаалагчид Файнхартын нохойнууд юм бизтэй гэж хэлж байх зуур. Юужин гэр бүлийн дүрмийн хамгаалагчид Лайнхартын хар арслангууд. Тэдэнд их олон нэр байдаг. Гэхдээ Милкитийн эснэр тэд нохойноос ялгаагүй үүрэг гүйцэтгэдэг. Тэд хинээс ч илүү Лайнхартын дүрмийг яс сахидаг хүмүүс. Хён жилийн өмнө хар арслангийн командлалд орсон. Сүртэй зүйл байгаагүй. Чи хангалттай чадвартай гэр бүлдээ үнэнч гэдгээ баталж чадвал Лайнхартын нэртэй хинч бай хар арслангийн командлалд орж болно. Лайнхартын гол гэр бүлийн цагаан арслангийн командлал нь ганцхан гол гэр бүлдэл үйлчилдэг. Харин хар арслангийн командлал Лайнхарт болгонд үйлчилдэг. Командлалын ард сенат байдаг. Лайнхартын түүхэнд нэрээ үлдээсэн салбар болон гол гэр бүлийн хүмүүс. Хилард үрхийн тэргүүлэгч хэдий ч сенатын хөгшин орчнуудын төвшөнд хүрэхгүй. Хар арслангийн командлал. Би төв байранд 4 жил амьдрахдаа тэднийг нэг ч удаа харж байгаагүй. Лайнхартын хамгийн шилдэг үнэнч хүмүүсээс бүрдсэн Хүлэг Баатрын командлал. Бас тэдний ард байдаг сенат. Тэд нар хэр их хүчтэй бол хэмээн бодож байх зур тэнгэрт нисдэг шийдэт сүүх тэрэг тэдний дээр ирж зогсов. Сүүх тэрэг дотор 2 эмэгтэй сууж байлаа. Милкит сүүх тэргийг хараад ямар сүртэй ивт юм бэ гэж хэлэхэд. Юужин би таныг аваа вермүртийг хүндэлдэг гэж бодсон юмсан гэхэд. Милкит жаала битгий буруугаар ойлгох. Би түүнийг хүндэлдэг. Гэхдээ би Лайнхарт гэр бүлд тийм ч дуртай биш. Гол гэр бүл салбар гэр бүлээ хүчээр доош тартахын таалагддаггүй. Бас би хар арслан командлалын зарилтай сенатад ч юусан дургүй гэж хэлв. Робериан чи тэдэнд дургу гэдгээ мэдэгдүүж болохгүй. Венедиг төр хугацаанд авмаар л байгаа бол тэдний дургу хүргэх зүйлийг хийх хэрэггүй гэж сануулв. Милкит чи намайг тэдэнд долгоно гэд байгаа юм уу? Би хангалттай шудраг тохиролцоо хийж байгаа. Үүгээр хийх. Миний хонгор харанхуй нүмерэг бас Венед хэмээн гомдолтой нарахгүй хэлв. Юучин за нүмерэг дээр тол бүлдэв. Би наадахыг ч өмсөн шүү дээ. Шидэд сүүх тэрэг газардаж хаалхан нэгдэв. Сүүх тэрэгнээс цэргийн дүрэнд хувцастай залуухан эмэгтэй бууж ирв. Юужин хараад "Сиэл, чи яагаад энд байгаа юм?" хэмээн гайхав. "Сиэл, удахгүй ээжийн төрсөн өдөр болох гэж байгаа. Би түнд бэлэг авахар энд гэрсэн юм. Бас чамайг хэр байгаа бол гээл" гэж хэлэхэд. Юужин "Тийм үү" гэж хэлэхэд.
Сийл нилээн дурамжхан царайлав. Силийн ард сүүх тэрэгнээс өөр нэгэн хүн инээмсэнсээр гарч ирэв. Юужин гэж хэлэн Кён бууж ирэв. Түүний ард хар авслангийн командлын Ахмад дагалдан гарч ирж залуугийн мөрөн дээр гараа тавив. Ахмад чи түүнтэй уулзаагүй утсан байгаа биш. Тэгэхэд чинь хангалттай их цаг байгаа. Тийм болохоор шууд гол ажилд оръё. Юужин хинбэ? Их чадварлаг юм. Бага байдал булчинг нь харахад тэр элдийн оронд жад ашигладаг бололтой гэж бодож байх цуур араас нь өөр нэгэн бууж ирэв. Тэр харин шидтэн байна. Энд шидтэн байх нь аргагүй биз. Винит болон Юдитэй холбоотой асуудал байгаа болохоор. Түүний ард байгаа хүн гэж бодож байхад нь сүүх тэрэгнээс урт цагаан үстэй хүчрхэг харцтай эмэгтэй бууж ирэв. Юужин түүнийг хараад илдч биш, жадч биш байна. Тэр гараараа удаан хугацааны туршид бэлтгэл хийж, нүцгэн гараараа тулалддаг тулаанчин байхтай. Хувцсыг нь харахад тэр дээд тушаалтан бололтой химэн бодож байх зур. Цагаан үстэй эмэгтэй 20 жил болчихсон уу? Робериан би чамайг улаан шидийн цамхгийн эзэн болсон гэж сонслоо. Хэлэхэд Робериан би сүүлд тантай уулзахдаа удахгүй улаан шидийн цамхгийн эзэн болох гэж байгаа гэж хэлсэн. Цагаан үстэй эмэгтэй. Тийм үү? Их удчихсан болохоор сайн санахгүй байд. Энэ гихтээ надад хамаагүй л дээ. Цагаан үстэй эмэгтэй Юужин рүү хараад чи чинь Юужин Лайнхарт гэлөө гэхэд Юужин тийм ээ хэмээн гэлээд бүхийж мэдлэв. Цагаан үстэй эмэгтэй намайг Кармен Лайнхарт гэдэг. Би чиний авг эгччин байна гэж өөрийгөө танилцуулснаар бид түүний нэрийг мэдэж авна. Кармен Лайнхарт. Кармен гэхдээ намайг битгий тэгж дуудаарай гэж хэлэхэд Юужин гайхав. Авг эгч тэр Гилертийн ав юм байх та. Робериан Милкит хоёрыг бодож үзэхэд наснаасаа залуу харагдаж байгаад нь гайхах юм асах. Гэхдээ түүн шиг хүн энэ хүртэл ирлээ гэж юу хэмээн байхаж байхад Робериан салхи хүйтэн байна. Дотроос ярилццгаая гэж хэлв. Үзэгдэн шилжиж гадаа байсан хүмүүс бүгд дотоо ширээний ард суухва Юужин Карменыг хараад инхүү бодно. Өмнөх хөрхийн тэргүүдвчин охин дүү. Тэр хүнтэй гэрлээгүй болохоор төв байрандээс. Дараа нь хар арслан командалд орсон. Тэр одоогоор 3 дахь Хүлэг Баатар командлын Ахмад. Наад нь Лайнхарт. Тэр 3 дахь Хүлэг Баатар командлын дид Ахмад. Бас салбар гэр бүлийнх. Палаго Лайнхарт. Шидтэн. Тэр ч гэсэн 3 дахь хар арслан Хүлэг Баатар командлынх. Салбар гэр бүлийнх бас ховор төрлийн шидтэй. Тэр өнөөдөр Милкитийг зохицуулна хэмээн хүн бүрийг дүгнэцсв. Палаго Лайнхарт гол гэр бүлийн сатиг шүүргэлд Винит. Бас цагаан шидийн цамхгийн эзний артефакт харанхуйн нүмерг. Винитийг хэрэглэсэн нэг өдөр нь харанхуйн нүмергийг нэг жил ашигласантай тэнцэнэ гэж тохиролцсон юм байна. Би зөв ойлгосон уу хэмээн лавдан асуухад Милкит тийм ээ гэж хариулав. Палаго би гэрээ бэлтгэчихсэн байгаа. Винит гэмтсэн тохиолдолд түүнтэй тэнцвүүц төлбөр төлнө гэж хэлэхэд Милкит эн чинь юу гэж байгаа? Би Винитийг эвдэлчүүл юу босох юм гэж асуухад Палаго чи амиараа төлнө гэж хэлв. Кармен сатиг шүүргэлтийг шууд үнэлчихдэг эрдэнэ биш. Чи зээлмэр байгаа бол амиа эрсдэлд оруулах хэрэгтэй гэж хэлэхэд Милкит миний амийг ч гэсэн мөнгөөр садах боломжгүй юмсаа гэж хэлэхэд Кармен 10-тод тийм байх. Гэхдээ Лайнхартуудад бол тийм биш гэж хэлэхэд Палаго за чамд амиа эрсдэлд оруулах шаардлага байхгүй. Би чамайг шиднийхээ хувьд хүндэлдэг. Чамайг гэрээ хийж байхдаа Винитийг эвдлэх анхлан сурвалжийн алдаа gaахгүй гэж бодож байна. Тийм зүйл болохгүй гэж найдаж байна. Винит эвдэрсэн тохиолдолд бид тэр үед нь энэ талаар ярилцсан гэж хэлв. Милкит тэгэхэд чамд өдөрдох ирэх байх юм биз дээ гэхэд Кармен таалагдахгүй байвал Винитийг авахгүй байж болно. Бидэнд чамд Винитийг зээлүүлэх хэрэг байхгүй. Өрхийн тэргүүдэрч хэлээгүй байсан бол би энд ирэхчгүй байсан юм гэж хэлв. Милкит хүмүүс чамаа ганц надаас урж энд ирсэн гэж бодох нь. Чи энд яг үнэндээ бол өөр шалтгаанаар ирсэн биз дээ гэж асуухад Кармен тийм ээ би энд жижиг асуудлын оронд чухал асуудлаас болж ирсэн гэж хариулав. Би Балзак Лудбеттэй цагийн дараа уулзна гэж тохирсон. Би Юдигийн талаар болон Арутын шоронд байгаа хар шиднийг байцаах хэрэгтэй байна гэж хэлв. Робериан хатагтай Кармен бид сүүлд ноён Гиларттай хамт ярилцахад та Арутын хар шидэнтэй холбоотой хуулийг мөрдөнө гэж хэлсэн. Энэ ноён Гилартын хүссэн зүйлээс өөр сонсогдоод байх чинь гэж асуухад Кармен өөрхийн тэргүүдэгч Арутын хуулийг мөрд гэж хэлсэн ч гэсэн Сенат өөр зүйл хэлсэн. Энэ хэрэг Лайнхартын нэрийг утаасан. Харанхуй шидтүүн новшоос хариугаа авна. Юужин түүний цагийг хараад халаасны цаг уу?
Би өмнө нь ийм хүнд тухгүй зүйлийг биедээ авч явдаг хүнийг харж байсангүй юм байна. Химэн бодон байх уу? Милкит. Чи бугуун цагтай байж яагаад хадаасны цаг авч яваад байгаа? Бас татахгүй юм байж яах гэж амандаа тамхи суугаад байгаа гэж асуухад Кармен асуултыг үлдээв. Би аль хэдийн 10-ын хаан болон парламентаас нь зөвшөөрөл авчихсан. Хоёр талдаа хүндрэл учруулахын оронд бид өөрсдөө түүнээс байцаагт авсан дээр үстэй химээ гэлв. Милкит. Тэр миний асуултанд хариулсангүй. Юужин. Зөвшөөрөл. Тэд татгалзахын аргагүй их хэмжээний мөнгө өгсөн байж таарна. Тэгснээрээ Зайнхарт гэмт хэрэгтэй байцаагаас гадна шийтгэн хэмээн бодов. Кармен. Чи тэгээд Винидийг яах гэж байгаа юм? Цаг алах гэж яаруулхад. Милкит. Вини дээр салхины сүнснүүдийн хааныг дуудана. Гэрээ хийхэд ойролцоогоор 3 цаг болно. Милкит. Тэгэхээр хамгийн ихдээ 2 сарын дараа нүмергөө буцааж авна гэсэн үг гэж хэлэхэд. Кармен. Болж байна гэж хэлснээр тохиролцоо бүтэв. Юужин. Нүмергөө өмссөн байх ба ой загвартай гэж хэлж байх зур Милкит. Игтэй тэврэн хайрлсан инхрийч. Кармен. Надад ялангуяа үс нь их таалагдаж. Үс нь Зайнхартын бэлэг тэмдэг болсон арслангийн дийлийг санагдуулж. Өнгөн жаахан тийм хийм. Цагаан галын арга барил шиг цагаан байсан бол ой байхгүй юу? Эсвэл үнс шиг өнгөтэй юм уу? Энэ хар арслангийн хүлэг баатарт зохих юм байна. Химэн хэлэхэд. Юужин байх уу? Кармен ширтсэрлэв. Гэтэл хойжуунаас нь Сиэл түүнд өгчих. Тэр үнсэж үзмээр байна гинэ гэж шивнэхэд. Юужин. Тэр тийм үг хэлээгүй шүү дээ гэхэд Сиэл түүнд тэгж хэлэх хэрэг байхгүй гэж хэлв. Юужин нүмергөө өгөөд өмсөд үзүз гэж хэлв. Кармен өмсөж үзээд саллаг сүртэй поз аваад мөөгүй шүү гэж хэлв. Кармен сэж хэсэг дээр ашлангийн чимэглэлт хийвэл бүр гоё юм байна. Ар нуруунд дээр Зайнхартын бэлэг тэмдэгтэй гэж магтахад. Милкит. Хүн чамд бүр өгчих гэж бодохоор байна. Битгий андуураад би зүгээр зээлж байна. Битгий миний нүмергийг мүүхэ босгох гээдэ гэж уурлав. Кармен үл тоогоод цаг нь болж явцгаая гэж хэлэхэд. Кён Сиэл гэж дуутахад. Сиэл. За би Юужинтэй хамт хүлээж бай гэж хэлв. Үзэгдэл солилдож Юужин Сиэл хоёр хотоор алхаж байх ба Юужин. Тийм ээ, Сианд орондоор нь байдаг туглаан чихтэй том хүнийсийг түлээ хай гэж хэлээрэ гэж хэлэхэд. Сиэл. Юу гэж ичиж гайхав. Юужин. Нина тэрийг нь мэдж байгаа. Намайг босож ирэх үед үйлчлэгч нарын дүрм тувцсанд туулаан чих орсон байх вэ гэхээс имэж байна гэж хэлв. Сиэл. Заваа юм. Ээжэд хэлнэ. Юужин. Наадах чинь арай л түүнд зүгээр туулаан чих онцгүй гэж хэлвэл яасан юм гэж хэлэхэд. Сиэл. Чи тэгвэл ямар ч ихэн дуртай юм гэж асуухад. Юужин. Яагаад сэдв ийшээ хазайв гэж өдөөс нь асуув. Сиэл. Чи туулаан чих онцгүй гэсэн мэт дээ. Тэгэхээр чи арай өөр төрлийн чихэнд дуртай гэсэн үг. Надад энгийн чих таалагддаг гэж хэлэхэд. Энийг одоо бол явж бэлэг авцгаая гэж хэлв. Манайхан саяны харилцан яриаг та нар юу гэж ойлгосон бэ? Зүгээр сонирхолтой санагдаад сэтгэгд хэсэгт ойлгосноо бичиж үлдээгээрэй. Ёс бус хэллэг ашиглахгүй тайлбарлаарай. Эргээд бичлэгтээ орцгоё. Юужин. Би ер нь яагаад энэ сэлгийн бэлэг авахд чинь хамт явж байгаа юм? Би түүний юунд дуртайг мэдэхгүй гэж хэлэхэд. Сиэл. Би мэднэ. Наман зүгээр дагаад яв гэж хэлв. Юужин. Чаман зүгээр дагах юм бол надад хамт явах хэрэг байгаа мó гэж ахин асуухад. Сиэл. Хогийн новш хэвээрээ байх шив. Чи намайг өмнө нь очиж байгаагүй газартаа ганцаараа явуу гээд байгаа мó гэхэд. Юужин. Чи ямар нэг тэнэг хүүхэд байгаа биш үү? Сиэл. Чи ингэж хэлсэн ч хамт явна. Явахгүй бол борсохгүй. Би чиний дургу ганц зүйлийг хийхэд л чи үр санаад байдаг үсттэй. Оо, 2 сарын өмнө чиний төрсөн өдөр болсон юм байна. Төрсөн өдрөөрөө юу хийв? Үжлэл зохиосон уу гэж асуухад. Юужин. Би юу ч хийгээгүй. Зүгээр л улаан шидийн цамхгийн номын санд ном уншсан. Сиэл. Тэгвэл бэлэг яасан. Юужин. Юу ч аваагүй. Ноён Робериан хатагтай Хера үгийг гэхээр нь би юу ч битгий өгөөрэй гэж гуйсан юм. Сиэл. Хера гэж хийм гэж завлан асуухад. Юужин. Улаан шидийн цамхгийн шидтэн гэж хариулахад. Сиэл. Эмэгтэй юм уу гэж асуув. Юужин. Нэр нь Хера гэж байгаа үсттэй. Чи эрэгтэй гэж удаа юу? Чи энэ хүртэл ганц бэлэг авах гэж ирээгүй үсттэй. Чи хатагтай Карментэй юу хийх гэж байсан юм гэж асуув. Сиэл. Чи шарх хэрэггүй ижүү юмнуудыг хурдан мэдэх юм. Би түүнийг багш маань болооч гэж ятгах гэж байгаа. Ах маань өрхийн тэргүүлэгч болох юм чинь. Би өрхийн тэргүүлэгч болмооргүй байна. Ээж маань намайг хүнтэй суулгахтаж байгаа юм шиг байлээ. Би гэхдээ тэгмээргүй байна.
Бас би төв байранд хатагтай шиг баймаргүй байна гэж хэлэхэд Южин чи хар агслангийн командлалд ормоор байгаа мó гэж асуув. Сиэл би одоо тэгж чадахгүй. Гэхдээ хатагтай Карменээр заалмаар байна гэхэд Южин сайн байна хэмээн магтав. Сиэл юу гэж байхан асуухад Южин мөнгийг зүгээр үрхийн оронд би даан юм хийх гэж оролдож байна. Сиан хэр байна да гэж асуухад Сиэл тэр чиний талаар их ярьдаг. Тэр намайг чиний цагаан гал арга барилын од хэд байгаа болж мэдгсэн. Южин урод гэж хариулв. Сиэл хэвээрээ байгаа мó? Тэр ч 2 оттой хэвээрээ байгаа. Чи Юдигийн талаар сонссноо гэж асуухад Южин би түүнийг гэртээ харьсанд хий сонссон. Сиэл хатагтай төвнийс түүнд гэрээр шид заах хүн хайж байгаа. Ганцаарчсан багш. Инээдэнтэй байгаа бидтэй. Тим юм хийчээд байхад нь хүртэх түүнийг шид сур гэж байдаг. Тэр үрхийн тэргүүлж болохгүй юм чинь. Хүснээр нь амьдрууж болдгүй юм байх та. Сиэл энэ онцгүй яриач яах вэ? Явж мэдээ. Үлсөөд байна. Энэ хавьд аятайхан ресторан байна уу гэж асуухад Южин зөндөө байгаа. Гэхдээ гэрийн шиг амттай биш. Сиэл надад амт нь хамаагүй. Гадуур идэхэд ганц амт чухал байдаггүй. Үүр амьсгал гэж нэг юм байна гэж хэлнэ. Хамт хоол идэхээр яв. Үзэгдэл шилжиж. Кармен гэрэгтэн ирүүдэн шүүж байх ба Ахмад тэр үхчихлээ. Кармен тэгж их тамлуулчгаад юу ч хэлсэнгүй. Үнэхээр юу ч мэдэхгүй байсан бололтой. Ямар инээдтэй юм бэ? Нэг муу доод түвшний харанхуун шидтэн Лайнхартын шууд угсаатай холбоо барьж харанхуун шидийн гэрээ хийнэ гэж юу? Тэр айц гэж мэдэхгүй эсвэл галзуу байх. Тэр байнд амаа барьж байсан байх. Гэвит 10 жилийн өмнө харанхуун шидэнд орсон. Тэгсэн хэр нь ямар ч амжилтанд хүрээгүй. Тэр ямар ч амжилт гаргадаггүйгээр өвхөл түүний сүнс чөтгөрийн эзэмшил болж дахин төрч чадахгүй. Тийм болохоор тэр чадах бүхнээ хийхийг хүссэн байх. Түүнийг хүнд байдалд оруулсан ч байсан хамаагүй. Оровдоод үзье гэж бодсон биз. Гэвин Юдиг зарж олж авсан хүчээрээ хүнд нөхцөж байдлаасаа гарч чадна гэж бодсон байх. Шөнийн шулмын хатан нойр Зебела үүнтэй холбоогүй гэж сонссон. Чи юу гэж бодож байна гэж харанхуй шидийн цамхын эзнээс асуув. Балзак би яагаад эдгийг мэдхгүй ч чи намайг буруутгаад байгаа юм шиг санагдаад байна. Би энэ хэрэг дээр аль чадхаараа хүндэтгэд үзүүлж уучлагдах байсан юм да гэж хэлэхэд Кармен энэ бүхний ард нэг муу хар шидтэн биш. Харин чамайг гэж бодох нь илүү итгэвтэй үнэмшилтэй санагдаж байна гэж хэлэхэд Балзак хэмээн. Би таныг яагаад тэгж бодож байгааг чинь ойлгож байна. Хэрвээ тийм байлаа гэхэд энэ надад ямар ашигтай. Би энэ хэргийн ард байсан бол өөрийнхөө үл мөрийг дарах байсан юм. Хинч намайг энэ хэрэгээр мөрдөж чадхааргүй болох байсан. Хатагтай Кармен. Би их олон дайсантай. Хоригдхийн чөтгөрийн хаан намайг маш их хайр болон итгэлээр адисэлсэнд нь би үргэж талархаж явдаг. Хилмүүдэд надад ингэж сайхан ханддаг дургүй хүмүүс дүүрэн байдаг. Магадгүй надад дургүй хэн нэг нь намайг албаар хүнд байдалд оруулахын тулд ингэсэн байх гэж өөрийгөө хамгаалахад Кармен. Наадахыг ч батлах нотлох баримтаалга. Балзак. Намайг үүнийг хийсэн гэсэн нотлох баримт ч гэсэн байхгүй шүү дээ. Би хэдэн удаа би биш гэж хэлэх ёстойгоо мэдэхгүй байна. Гэхдээ хатагтай Кармен. Үүнээс болж надаас гадна өөр нэг хүн хүнд байдалд орсон биз дээ. Лайнхартууд ч гэсэн гэж ёжтой хинэмсэрлэхэд Кармен. Чи хүснэ гэлж болно. Гэхдээ үг болгон ч хариуцлага үүрэх ёстой. Чи хэлсэн үгэндээ эзэн болж чадах юм уу гэж асуухад Балзак. Хоригдлын чөтгөрийн хааны үнэн жалбатын хувьд би ч гэсэн эзэн хаан шиг Лайнхартын хариуцлагыг үүрдэг. Би тийм болохоор л сэтгүүлээсээ уучлалтгүй. Хамтарч ажилласан шүү дээ. Би ч хүн шүү дээ гэж хэлээд Балзак аимшигт хар хүч гаргав. Намайг ингэж буруутгаж байгаад ч гомдож байна. Би бол Балзак Лудбет. Хар шидийн цамхгийн эзэн, хоригдлын чөтгөрийн хааны үнэн жалбат. Надад хүндэтгэд үзүүлэх хүсэлгүй байгааг ч ойлгож байна. Гэхдээ намайг болон хоригдлын чөтгөрийн хааныг доромжилж байгааг ч тэсэхгүй гэж хэлэхэд Кём илдэ. Хагас суулан тулаанд бэлдэв. Кармен. Би гадны усад хэрэг тармааргүй байна гэж хэлэхэд Балзак. Хүсвэл би хинт ч мэдэгдэхгүйгээр хідэн юм зохицурч чадна. Кармен. Хинт ч мэдэгдэхгүй тулд чиний толгой мөрөн дээрээ бүрэн бүтэн байх ёстой. Балзак. Гэхдээ хэн нэгэн Лайнхартын гол гэр бүлийн нэр хүндийг доош татахыг хүсэж байна гэж ойлгож болох юм байна. Энэ гэхдээ таамаг л да. Шид болон тамдагтаар юу ч бодож олж чадсангүй.
хитрхи цэвэр байна. Би тийм болохоор л с ิจ гдэж байна гэж хэлв. Балзак. Би мөрөө далдлах байсан. Буруу юм ихчлээ. Би гэхдээ олон удаа би биш гэж хэлсэн. Надад тгийх шаардлага байхгүй гэж хэлэхэд. Кармен. Би чамд итгэж байна. Юдитэй гэрээ хийх гэж байсан Сакибас юу болсон гэж асуухад Балзак. Харахад онцгүй зүйлс гэж хэлэхэд. Кармен. Би хангалттай их онцгүй бохир зүйлийг харсан. Миний урд хүртэл нэг юм. Бич хэлж дуусгүй байхад нь Балзак. Хүсэж байвас? Бич хэлээд гараа өргөн. Хар шидийн хүч хэрэглэж Сүкүбүсийн тасавсан толгойг агаарт гаргаж ирэв. Хоригдлын чөтгөрийн хаан тэдний сүнсийг авсан. Хүсвэл би танд тэрийг нь өгч болно. Бич хэлэн толгойг унгаахад. Кармен. Надад хэрэггүй гэж хэлээд толгойг хүчтэй өвшгөлөв. Толгой хананд бяцарч. Кармен. Явцгаая гэж хэлэн яв. Кармен харьт эргэж хараад. Би юуны магад гэд самуул хуугээ. Чи Южин Зайнхарттай холбоо бариулс гэж хэлж дуусаагүй байтал Балзак. Миний хүсэл үйлдэл хоёрыг танцхан хоригдлын чөтгөрийн хаан удирдна. Хатагтай Кармен. Чамд миний юу хийхийг заах эрх байхгүй гэж хэлээд яваад өг. Кармен. Кё. Чи үнэн гэж бодож байна уу? Би Амелия Мервинийг сэжиглэж байна. Тэр хар шидийн цамхгийн эзний байр суурьнд атаахдаг нэг. Хоригдлын чөтгөрийн хаан өөрийн гэрээ хийсэн хар шидэтлүүдийг хүснээр нь байлгадаг. Тэр тусдахуудынхаа маргааны талаар юу ч хийдэггүй гэж хэлэхэд. Кё. Амелия хийсэн гэхээр үүний ард Нахама байгаа гэсэн үг үү гэж лавлан асуув. Кармен. Нахама ч гэсэн с ิจ гтэй байна. Хэдэн жилийн дайн болох байх. Кё. Килтэй юу? Кармен. Тэд нар ийсэнд турт руу дайрах байх. Нахама турттай байнгын асуудалтай байдаг байсан. Нахама турт руу дайрахад Кил дайнд бэлтэнэ. Вайнхартууд тэр бэлтгэлтэнд дуудагдана. Койнта Амелияг ийм юм бодож хийсэн гэх гээд байна уу? Эсвэл энэ гивидийн хийснээр ямар нэгэн арын явуулахгүй хэрэг байх гэж хэлэхэд. Кармен Кёмби түрүүн Балзакийн өдөөлтийг зүгээр өнгөрөөгөөгүй байсан бол юу болох байсан бол? Биднээс түүнтэй тулалдвал гэж асуухад. Койн танаас бусд нь бүгд үхэн гэж хэлв. Кармен чи яасан даруухан байх юм? Койн би шидтэнтэй тулалдахдаа муу. Кармен би л харин итгэлгүй байна. Би тэгээд л түүнтэй тулалдаагүй юм. Юудийг ажиглах гэж тушаав. Хар асах нь аль хэдийн төвнийсийн гэрлүү явсан. Ол гэр бүлийнх болохоор алахгүй. Гэхдээ дахиж ингүүд харж үзэхгүй. Юудийн насан туршдаа хараан дор амьдрах болно. Мэдээж хэрэг түүний завхамжлах эрх хүчингүй болно. Би төвнийсийг түүнд шид заах хүн хайж байгаа гэж сонслоо. Бид нар тэрийг зөвшөөрнө. Энэ бүгдийн ард хэн нэгэн байгаа бол түүнтэй дахин холбоо байх гэж оролдоно. Койн өнгөрсөн үеийн Юудигийн бар насны баяртай өдрүүдийг бодон гүнэлж байв. Юуди тэр шидэнд маш их хайртай байсан. Тэр яагаад хар шидэнд орсон юм бэ гэж бодом. Ойлгорсоо бич хэлв. Үзэгдэд шилжиж тэнгэрт нисдэг чаман тансаг морин тэрэг рүү Кармен болон бусад хүмүүс буцах гэж байв. Сид болон Кён дараа уулзсан Южин баяртай гэж хэлэн явж байв. Кармен гинт Южин Зайнхарт чи хар арслангийн командалд орвол яасан юм гэж асуухад Южин жахан гайхав. Кармен 2 дугаар салааны ахмадын туслахын орон тоосон байгаа. Хүсвэл би чамайг хэлж өгч болно гэж санал тавихад. Южин санал тавьсанд баярлалаа. Би гэхдээ татгалзаж байна. Баяртай гэж хэлэхэд. Кармен хэсэг чимээгүй байж байгаад харамсалтай юм бич хэлээд яваад өгөв. Морин тэрэг тэнгэрт хөөрөн холдож буйг Южин болон Робериан харж байгаад. Южин цагаан шидийн цамхгийн эзэн ямар нэг юм хэлээгүүд байна уу гэж асуухад. Робериан үгүй ээ. Гэрээ бүтсэн бол тэр аль хэдийн энд ирээд гайхуулж байгаа. Ямар нэг мэдээ байхгүй байгааг бодоход бэрхшээлтэй тулгарсан бололтой гэж хэлэх бөгөөд тэр үед Мелкит цамхаг дээрээ нилээн зүдэрсэн байдалтай сэлмийг өргөн зогсож байв. Мелкит хараал идсэн Темпест. Миний зурус багтай сүнслүүдийн ертөнцид агтсан да. Хинээс ч хариу ирэхгүй байгаа нь хачин байна. Би мэдрэмжээ тулгахын тулд биеийг хүрт халаахгүй байна. Бас би үүний төлөө шалталсан. Авгаа сархины сүнснүүдийн хаан, сархин шуурганы эзэн. Би Мелкит ид хаяа. Надтай гэрээ хийгээч хийж гууж байна хэмээн ойрлоход. Агаарт гинт хүчтэй цашгаан захиж хурц гэрэл гялбаж цахилгааны сүнсний хаан хамбирагчаа гэсээр гарч ирэв. Мелкит цахилгааны сүнснүүдийн хаан Левин би чамайг дуудаагүй дээ. Чи яагаад энд байгаа юм гэж асуухад Левин
Темпес намайг чамд амаа тат гэж хэл гэсэн. Темпес чамтай гэрээ хийхийг хүсэхгүй байна гэж хэлэхэд Мелкит тэгэхээр Темпес намайг сонсож байжээ. Би энэ дэлхийн хамгийн шилдэг сүнс дуударч. Би чамтай гэрээ хийж чадах цорын ганц хүн. Тийм болохоор миний өмнө гараад ир. Би чамд хүссэн болгоныг чинь өгч чадна гэж хамаг чангаараа хашгиран сэлмээрээ агаагт даллав. Фибин хамтрагчаа ичих нүртэй байл да уйж байна гэж хэлэхэд Мелкит би чамаа дараад ир гэж байна. Хамаг чангаараа гарцуу мэт бахирв. Фибин Мелкитийн байдал дургуутсан санаа алдан тэгээд түүн рүү хүчтэй захиргаанаар цохив. Фибин хамтрагчаа чи Темпестэд хүснийг нь өгч чадахгүй. Салхин шуурга хойд зүг рүү явахыг хүсэж байгаа. Чөтвөрийн мужийн хойд зүгийг хэн ч эзэгч чадаагүй. Тэр хэдэн зууны турш энэ хүслээ мартаагүй гэж хэлээд яваад өгөв. Үзэгдэл шилжиж сүнс дуудаж бүтлгүүцснээс хойш 10 хоног өнгөрчээ. Мелкит маш их турж эцэж туурэгдсэн. Хөгшин эмгэн шиг төрхтэй болсон байв. Юужин хүн 10 хоногийн дотор ингэж хөгших боломжтой байдгийг байхдаа химэн байхан бодов. Юужин гэрээ чинь юу болсон гэж асуухад Мелкит хариултыг нь мэдэж байж юугаа асуугаад байгаа новш минь гэж аимшигтай царай гарган хэлэхэд Юужин хараалын үг хэлэх шаардлага байхгүй шүү дээ гэж нэгэн бодгоомжилсон. Мелкит новшийн Темпест Мелкит маш их бухимдан ширээнээс босож гарцуу хүн шиг хамаг чангаараа ойрлов. Мэр хадагтай өмдөндөө шийгч энд чимээ гараж болохгүй гэж хэлв. Юучин ямар чанга юм бэ? Тэр үнэхээр өвөө гэж хэлсэн юм уу? Темпес чам тэгж худлаа хэд гэж хэлээгүй үстэй гэхэд Мелкит би яах гэж худлаа ярих юм? Юучин өнөөдрийг дуустал хүлээвэз 10 жил болох юм байна. Надад одоо Венедиг өгвөл 9 жил гэж тооцож болох юм гэж хэлэхэд Мелкит гинт цогтулсан. 9 жил? Юужинд сэлмийг нь буцааж өгөв. Мелкит маш их шаналж харанхуй нүмерэг сайн харж хандаарай баяртай гэж хэлээд яваад өгөв. Юужин ном уншин суун. Мэр Юужины ард зогсон харж байв. Номон дээр ийхүү өгүүлэн. Авраг биетнүүдийн ахлагч Камаш нүсэр том байсан. Камаш 100 гаруй настай байв. Аврагуудын түүхэн дэх хамгийн хүчтэй ахлагч. Хэдэн мянган хүмүүс хэдэн 100 аврагуудын эсрэг. Ши хитрхи баг байна гэж бодож байна уу? Ямар ч арга байхгүй. Уншигч та аврагуудын армитай таарагдсан бол зүхдахгүй байж чадах уу? Үүнд цэргүүдийн тоо чухал биш. Яагаад гэвэл тэнд Вермут байсан. Өөрсдийгөө бусдаас илүү гэж бодсон хүлэг баатрууд Вермут дээр очив. Тэд өөрсдийгөө Сарнайн командлал гэсэн. Хинч тоохгүй байхад өөрсдийгөө танилцуулсан. Баатар, бид нар чамтай хамт тулалдана. Хамт тулалдах гэх шиг. Тэд нар бүгдээрээ нийлээд ч Камашийн чигчи гурууг зүсэж чадахгүй. Үүнээс гадна Вермут олон тооны хүмүүстэй хамтарч тулалдах дургүй. Ауга Вермут. Түүнтэй мөр зэрэгцэн тулалддаг ганцхан хүн байсан. Вермут түүнд араа даатгадаг байв. Вермут Хамел биш дуудахад Хамел айн. Вермут зүүн гар чадах уу гэж асуув. Хамел надад баруун гар нь таалагдж байна. Энэ новш баруун гар ашиглалт юм байна. Вермут тийм бол чи барууныг нь ав. Хамел Вермут хоёр аврах том Камашийн өмнө тулалдахаар зэрэгцэн зогсов. Тэр чөтгөрийн хааны хүчээр хамгаалагдсан байсан болохоор ариун элдэн түүний амьсгалыг тасалж чадна. Тэр ариун элд Вермутийг л эзнэ гэж хүлээн зөвшөөрсөн. Тийм болохоор Вермутов ганцхан Камашийг алж чадна. Камашийн толгой тасалж цус нь асархад аврах биетнүүд эргэж хараагүй. Камаш өгсний дараа хүмүүсийн шидэнд цаад болж байсан чөтгөрийн хааны хамгаалалт суларч эхэлсэн. Эцэст нь үзэсгэлэнтэй Сеня өөрийнхөө хүчийг харуулж чадхаар болов. Юужин энэ зурагт номыг хатагтай Сеня бичсэн юм уу гэж асуухад Мэр алмаарин битгий ийм солилтой юм яриад гэж хэлэхэд Юужин үгүй ээ энд зүгээр түүнийг арай зэх магтан бичсэн байна. Үзэсгэлэнтэй хөөхөн өхөөрдөм гэд. Мэр наадах чинь харин ч доромжлол байна. Хэн түүх бичгтээ өөрийгөө ингэж магтах юм бэ? Солигтод биш бол тэгнэ гэж байхгүй. Чи ингэж хэлсэн ч би энэ доромжлыг чинь уучлахгүй. Юужин за ойлголоо. Юужин уншиж байсан номоо ширээн дээр хаан тавьж ширээнээс босож яв. Мэр чи хаашаа явах гэж байгаа юм? Юужин би дахиад шулмын урлаг руу орох гэж үзнэ. Мэр сайн хэрэг байна. Ийм төвшөнтэй байж арай л өнгөрөө байгаа юм шүү. Юужин хүнд юмтай тулгарах сайхан байдгийг. Мэр чи бүтлгүүтэд байгаа шүү дээ. Үзэгдэр шилжиж хар авслан командлалд явсны дараа Юужин Лайнхарт 10 хоногийнхоо ихэнх сэрүүн цагийг Акрионд өнгөрүүлсэн.
Юужин. Одоогийн би мөнхийн нүхийг бий болгож чадахгүй. Би хамгийн багадаа 9 тойрог юм уу? Түүнээс дээш байх ёстой. Мөнхийн нүхийг энгийнээр хэлбэл тоогоо хэмжээ хязгааргүй ихсгдэг тойргийг дагуулдад агуу тойрог гэсэн үг. Тэр тойргоо эргүүлэх юм уу устгаж олно. Тэгээд дахин үүсгэж манагаа ихсгэх боломжтой. Би гэхдээ шид ашиглахдаа тойрог ашигладаггүй. Би өөрийнхөө цагаан галын арга барилын одыг эргүүлж жинхэнэ тойргийг орлох тойргийг бий болгодог. Би одоо бий болгосон тойрог дотроо дахиад нэг тойрог үүсгэж чаддаг болвол Хамед өмнөх амьдралдаа доод түвшний сэргүүдийн ашигладаг мананы бэлтгэлийг сурсан. Хамед түүн дээрээ өөрийнхөө туршлагыг нэмсэн. Сүүлд нь Сеня тэрийг засаж өгсөн. Тэгжид Хамед өөрийнхөө мананы бэлтгэл хийх аргыг олж авсан. Төвөө өсгөх. Төвийг бий болгож байсан манаг дахин тэслэх. Тесрэлтээр хурдсан манаг бүтэн биеэрээ тарах. Хамед ганц тэр аргаараа Камашийн гар хөд хоёрыг тасалсан. Вермут, Хамед чи тулаан давьяастай юм. Сеня чи нээрэнгээс энэ тэнэг мананы бэлтгэлийн аргыг жинхэнэ манагаар хууж ахсан юм уу? Ойлгохгүй юм. Чи энэ новшийн аргаар бэлтгэл хийж ийм төвшөнд хүссэн юм уу гэж хүчин хэлж байсныг нь санаад. Би мөнхийн нүх рүү харахаараа ухаан алдхаа болсон. Юужин өөрийн мананы орон зайд мөнхийн нүхний аврах том бүтэц тойргуудыг харж байна. Хязгааргүй эргэлдэж байгаа тойргууд тэднийг хайрцуулсан агуу тойрог. Би одоо энэ доторх мананы хөдөлгөөнийг харж чаддаг болсон. Би үүнийг хийж чадна. Хамел, үгүй Юужин Лайнхарт. Цагаан галын арга барилаар мөнхийн нүхийг үүсгэж чадна. 2 жилийн дараа. Юужин 19 настай болсон гэж хэлснээр энэхүү хэсэг дуусдаг. Энэ удаагийн Part Mine энэхүү дуусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.